бага атныхаа отхон хүүхдээ өөрөө хаан болгоно гэж бодож исэн учраас саад болно гэж үзээ тэр модоныг нэг удаа барьцаанд тэр UAG нарт өгчөж. Тэгээ тэнд байж ахт нь төмөн шаны UAG нар руу дайрсан байгаа. Энэ дайрах явцдаа тэр модон гэдэг хүүгээ барьж авч алах гэж ингэж бодож исэн гэж. Одоо тэр цэргийн ёс зүй буюу цэргийн дэглэмийг тэдний одоо чи итгэл үнэмшлийг бэлдсэн баг. Хэд хэдэн удаа хамгийн ойрынхон шадар үнэнч цэргүүдэд сорилт хийсэн баг. Тэгээ нэг удаа явж хагаад одоо ангуучлал юм уу дайнд явж хагаад өөрийнхөө хайртай морийг харав гэсэн баг. Тэгэхээр зэрэг нөгөө хаандаа үнэнч жанжиндаа үнэнч байгаа хүмүүс чинь нэг хэсэг зөрөглөөгүй. Хамгийн хайртай морийг одоо харав гэж даалгавар өгөхөд биелүүлээгүй хүмүүсийг цаацлсан. За дараа нь өөрийн хайртай хаттуудын нэгийг бас харав гэсэн гэдэг. Тэгээ ингэж одоо хүмүүсийг маш их үнэнчээр бэлдэж явсаар байгаад хамгийн сүүлд одоо ерөөсөө л хэнийг ч харав гэхэд бэлэн харавдаг одоо үнэнч хайртай болсон учраас тэр нь бүрэн бэлтгэгдэж бэлэн болсны дараагаар өөрийнхөө аавыг харуулж алсан. Тэгээ энд нэг сони юм ажиглагдана. Одоо Хүнүүгийн эзэнт гүрний эзэлжсэн газар нутгийн одоо далайц хэмжээ хожуугийн Монгол гарвалд болоод Түрэг гарвалд улсуудын далайц хэмжээтэй төстэй байдаг. Тэр ялалт байгуулсан газараа одоо тэр бичээсийг бичдэг учиртай. Тэгээ тэр нь болохоор зэрэг тэр хангаанаар ороод авталсан бичээс нь дэлгэр хангаа болов дунд говьд одоо олдож 90 оны бичээс буюу Монгол газарт байж байгаа хамгийн эртний бичээс олдсон тэр. За миний үе газар зүйн тодорхойлтуудыг хийж бид гурвын хамтарсан өгүүлэл 2016 онд гарсан юм. За тэгсэн чинь яг зэрэгцээд Хятадын эрдэмтэд тэрийг уншсан болж бид нар төрүүлж уншсан гэж дэлхийд зарлаж оноос болж Японууд бүр аль хэдийн бид нар мэдчихсэн наадах гэж уншсан энэ гэж ийм болж ирсэн. Тэгээ энэ 90 оны бичээс гэдэг нь Монгол газарт хамгийн эртний бичээс болж үлдсэн. Тэгэхээр энэ бол Дөшөн жанжин гэж Хятадын хань улсын жанжин Монголын гүн рүү тэр өмнөд Хүнүүгийнхээ орж иж умард Хүнүүг зогсон төх. Өдрийн мэнд үзэгчтэй Элтэгэн подкастын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаараас бид Монголын үе үеийн түүхийн талаар ярилцахаар Бадам Самбахтай харилцан тохиролцоод үе үеийн түүх гэдэг маань Хүннүү гүрнээс ахуулаад одоо их Монгол улс гэх мэтчлийн явсаар арчилсан хувьсгал хүртэл ярилцаж үзэгч та бүхэндээ мэдлэг мэдээлэл олгоё гэсэн зорилготой энэхүү нэвтрүүлэг дугаарыг хийж байгаамаа. Тэгээд зочиндоо энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За Хүннүү гүрэн гэдэг байгаа. Ер нь Хүннүүгээс өмнө одоо бидний одоо суугаа газар нутагт ямар түүх байсан, хэн орсон суудаг байсан гэд ерөнхийдөө яриагаа эхэлчихье гэж бодож байна. Хүннүү ер нь юунаас гаралтай гинт бий болоо гараад ирсэн юм уу? Энд ирсэн улсууд юм уу? Гэд энэхүү талаар ярилцаад яриагаа эхэлчихэж байна. За баярлалаа. Тэгэхээр оршил хэлмээр байгаа юм. Хүннүү хаанаас гарснаас эхлээд бид нар энд хэд хэдэн цоврал хийх юм байна. За Хүнүү тэгээд Сямбай Жужаан ингээд хаашаа Монголын эзэнт гүрэн ингээд олон юмнуудыг ярина. Тэгэхээр энэ дээр бол одоо бий болсон түүхэн мэдлэг судалгаа эрдэмтдийн хийсэн ажлууд голлох бүтээлүүд тэр зүйлийг одоо тоомлож тэднэрээс л бодоо идэх гэсэн үг шүү дээ. Түүнээс одоо Бадам Самбаг хүн одоо нэг түүх мэддэг. Тэгэл бүгдийг мэддэг учраас одоо ярьж байгаа хэрэг биш. Ер нь одоо энэ түүхийг судлах мэдэхэд бол их чухал нэг зүйл нь бол түүхэн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх. Түүхэн мэдээллийг хүргэх, олон нийтэд хүргэх бас нэг тийм түүхчдийн үүрэг байдаг. Ер нь одоо нийгмийн сэхэтнүүд ч гэсэн одоо бас ийм зорилго үүрэгтэй. Ягаад гэвэл тухайн орны үнэт зүйл, гарвал угсаа, за тэгээ түүхэн үйл явц энэ трийг одоо ярьж яхах нь одоогийн дэлхийн ертөнцийг ирээдүйг төсөөлөхөд их чухал. Түүх бол бүх цагт үйлдүүлжilдэг. Түүх бол өнгөрсөн юмны тухай гэж хүмүүс боддог боловч түүх бол бүх цагт үйлчилж идэг. Одоогийн улс орнуудын хуваагдаж орсон тогтнож байгаа байдал ч гэсэн түүхэн замналын нэг хэсэг байгаа юм. Тэгээ ирээдүйд ч гэсэн одоо бидний сууж байгаа энэ хэсэг бол түүх болоод явна. Тийм учраас түүх бол ирээдүйн талаар, өнгөрсөн талаар, өнөөгийн талаар одоо үгүйж идэг зүйл. Ер нь одоо хүндрэлтний оршин тогтнохыг танин мэдэх мэдээлэл, мэдлэгийн хэлхээ цоврал бол түүх юм аа. Тийм учраас
түүх ярихлаа зэрэг зарим тэгдэгч нэг өнгөрснөө яриад тэгэл тэр бидэнд ямар хэрэгтэй юм гэж. Түүх өдөр тутмын амьдрал үйлчилдэг боловч бидний амьдрал оршин тогтнохын бүх дүр зургийг бий болгож идэг. Тийм одоо мэдээлэл, мэдлэгийн одоо систем. Ийм учраас бүр эрт үеэс ахуулаад түүхийн талаар мэддэг байх. Түүхийг сонирхох. Ер нь өөрсдийнхөө угсаа гарвал явж ирсэн замнал хувьслуудыг таньж мэдэх мэдлэгийн нэг хэсэг болж ингэж ирсэн юм учиртай. Тийм учраас догондөрлөгт нэг бичиг үсгтэй болоод яг ухамсартай болсон югээс ахгуулаад энэ мэдээллүүдэд амжуулах мэдлгүүд бий болгох цаг ингээ яваад ирсэн. Тэгээ бидний энэ сууж байгаа бол үнэндээ бол тэр түүхэн мэдлэг мэдээллийг солилцох тэр дамжуулагчийн үүргийг одоо бид нар хийж байгаа. Энэний чинь цаана нөгөө эртний түүхчид алдаа тех домгууд, иргэншлүүд, газар нутаг, үйл явцууд. За тэгээд нөгөө мэдлэгийг жинхэнэ үйлдвэрлэдэг эрдэмтдийн одоо өв байгаа гэсэн үг. Тэр бүхнийг л одоо боломжийн хэрээр ингээл хараад за тэгэхэд нэг тийм болсон юм байна шүү, тэгэхэд нэг юм болсон юм байна шүү. Энэ эрдэмтэд ингэж үлдээсэн байна шүү гэл ингээл бид нэр ингээл энийг тухай л ярина гэсэн үг. Түүнээс одоо дахин хэлэхэд одоо энд ярилцаж сууж байгаа хоёр хүн бол түүх зохиодог улсууд биш. Түүхийг сүрхий мэддэг улсууд биш. Түүхэн мэдээлэл мэдлгүүдийг одоо нэг олон нийтийн цагаар ингээл дамжуулж байгаа нэг одоо хэлбэр юм аа л гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд хүн хаанаас үүссэн юм, яас хийсэн юм гэдээ ингээ явдаг. Ер нь одоо энд үзэж байгаа олон хүн зарим нь бол түүх мэддэг, бүр судалдаг хүмүүс санджаа сууж байгаа. Зарим нь бол огт мэдэхгүй хөнгөө эднэр юу ярих нь вэ? Өдөр хүн үгж юу юм, хүн юм уу, мал юм уу? Тэ уул ус юм уу? Тэр ч юу гэсэн үг юм гээд ингээд бүр хэлгүү даадгаа шиг эхнээс нь ингээ хараа сууж байгаа хүн байгаа. Тэгэхээр энэ хоёрын чинь дундуур нь л одоо бид нэр ярьж хичээнэ. Тийм. Тэгээд одоо ер нь ялангуяа одоо түүхчид өөрсдөө түүхэн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийдэг. Одоо ялангуяа сүүлийн үед ингээ хэлэх юм бол манай Улзыбаатар түүхч сайхан мэдээллүүдийг хүргэж байна. За Атганбаяр түүхч хүргэж байна. Дээр нь зүгээр нэг одоо түүх сонирхдаг залуус хүргэж байна. Тийм ээ? Янз бүрийн фантазтайгаар. Тэрний нэг хэсэг. Тэгэхээр энэнд бол ерөөсө буруу юм байхгүй зүгээр мэдээлэл хүргэж байгаа тийм ларга юм л да. За тий. Хүнүүгийн эзэнт хөрөн гэж байсан, хүнүү гүрэн гэж байсан. За тэр нь одоо монголчуудын үгдээс болох юм а гэдэг ийм үг л одоо яваад байгаа тийм ээ. Монгол бол 2200 жилийн түүхтэй юм гээл хүнүүгийн тэр түүхээс ахгуулаад одоо ингээл ялангуяа сүүлийн 10 жил одоо ингээд яригадаад тэрийн бүр гадна дотны одоо мэдээллүүдээр ашигладаг. За тэр нь бүр одоо албан ёсны сайт мэдээллүүдээр түүх бичлэг дээр одоо явдаг юм байгаа. Тэгэхээр хүнүүгийн эзэнт хөрөн гэдэг бол одоо манай эртний өмнөх 2009 онд хүнүү гүрэн байгуулагдчихэ. За энэ хүнүү гүрэн байгуулагдана гэдэг нь байгуулагдж гин гэдэг бол бүхэл бүтэн тогтолцоонд ороод олон овог аймагуд, олон ард түмнүүд удаан хугацааны тэмцлийнхээ нэг том үр дүн гаргаж ийн гэсэн санаа. Улс байгуулж ийн гэдэг үг шүү дээ. Тэгэхээр энэс өмнө хүнүү нар байсан байж таарах гад байна. За хүнүү бүрэлдүүлж байгаа тэр ард түмнүүд байсан байж таарах гад байна. Тэгэхээр 2200 жилийн тэртээ улс байсан бол улс байгуулсан бол тэрнээс өмнө юу байсан бэ гэхлээр түүхэн мэдлэгээс ингээд аваад үзэхэд мэдээллүүдээс аваад үзэхэд олон ханилгууд, овог аймагуд, отгууд байжээ. За тэр хүмүүсийн гарвал ер нь хаашаага байна уу гэдэгтээ зэрэг зүүн хойд Азаас гарсан. Зүүн хойд Аз гэдэг нь ер нь одоо газар зүүн ойлголтоор бол амар мөрнөөс урагш ер нь хянганы нуруу. Тэгэхээр хянганы нуруун орчимд ер нь бол Төв Азийн үдэлчд буюу хожуугийн одоо Монгол улс гэж нэрлэгдэх Монгол улсын энэ газар нутаг дээр ээлжлэн эзэнт гүрэн байгуулж ирсэн тэр улсуудын уг үүсэл байна гэж ингэж үзэж болно. За тэнд бол одоо бол яг үү хятадын хойд нутаг юм тийм ээ. Энд чинь бол бүр хожуу саяхан л одоо хятадын газар болсон болохоос биш угаасаа тэнд бол түнгүүсүүд, монголчууд за тэгээ зүүн хойд Азийн одоо ойн иргэд ард түмнүүд ингээд отог аймагуд амьдарч ирсэн тийм л газар. Тэгэхээр энэ хянганы нурууны баруун хойд талаас хянганы нурууны талаас яагаад одоо энэ хүнүү гүрэн үүссэн бэ гэдэг таамаглалыг дэвшүүлдгийн гол учир нь бол юу юм бэ гэхээр зэрэг ерөөсө дөрвөлжин булш гэж нэг эртний хүрлийн үеийн олдуурууд олдож байгаа.
Энэ юу гэж яах вэ зэрэг дөрвөлжин булчны соёл гэж байсан байна. Тэр ард түмнүүд удаан хугацааны турш тэр дөрвөлжин хэлбэртэй одоо булш хийдэг. За тэгээд нэлээд тийм их соёлцсон. ертөнцийг үүсэх үзэл, зан үйл, эд үлгийн зөвлөлийн хувьд нэлээд тийм бэхжсэн ард түмэн байж исэн байна. Энэ ард түмнүүд бол өөр хил соёл отог аймагуудад харьяалагддаг байсан хэдий боловч ерөнхийдөө нэг хэв шинжтэй нүүлчин маягийн тийм удаа улсууд байж ил гэж ингэж үзэж байгаа. Тэгээд тэр дөрвөлжин булшны одоо тэр соёлыг одоо энэ 20 дугаар зуунаас ахгуулаад 19 дугаар зууны төгсгөлээс ахгуулаад янз бүрийн орны эрдэмтэд судалж малтаж ингэж явсаар байгаад одоо бол ерөнхийдөө тоо хэмжээний баримжаануудын гаргацсан. Тэрнээсээ нилээдийг одоо малтаж судлаад одоо төр талын таниж мэдээд нэгдмэл зан үйл, түгээмэл байдал, онцлог байдал, эд үлгийн зүйлгээд олон зүйлүүдээр ингээд бий болгоод ирэхдээ нэг юм давхцлууд үүснэ дээ. Тэр алгоритм гэж одоо. Тэргээр нь ингэж дүгнээд Хүнүүгийн тэр 2200 жилийн улс байгуулахаас өмнө энэ зүүн хойд Азад болоод нүүдэлж гарвалтай нилээд тийм одоо жишээ нь зан үйл ертөнцийг үзэх хүслийн хувьд бол төлөвшсөн тийм ард түмнүүд амьдарч ирсэн байна гэдгийг л одоо хэлээд байгаа. Ерөнхий ивент тэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Тэгээд тэр дархацч одоо энэ Хянганы нуруунаас ингээд наашаа ингээд яваад одоо жишээ нь Хянганы нуруу гэдэг чинь манай Дорнодоо аймгийн цаад тал одоо Хятадын хойд талын нутаг тийм ээ. Хянганы нуруу. Тэрнээс ингээд тархацсан явсаар гоод ер нь одоо энэ Монголын нутаг дээр маш их тархацсан тэлдэг. Ингээд байгаль нуур урагшаага одоо энэ Ордос гэдэг энэ шар мөрөн тийм ээ. Өөр Монголын. За энэ хүртэл ингээд хилээд хангаа нуруу даваад цөөрөд эхэлдэг. Тэгээд Алтан нуруу хүртэл за тэгээд Алтан нуруу даваад цаашаага энэ Эрчис мөрний их хавцаа Казахстаны наад тал хүртэл одоо ингэж тархсан. Гол одоо хамгийн их бүрдэл болж байгаа хэсэг нь Хинти хангаа нуруу одоо энэ Монголын одоо төв хэсэг байгаад байгаа. Тэгэхээр нэг ийм том соёл байсан байна. Энэ соёл тэндээ үүсэж бүрлдээд хожим нэлийн тэм хүчтэй болж их төвлөрсөн хэсгүүд нь одоогийн Монголын төв хэсэг юм байна гэдэг нь одоо батлагдж байгаа гэсэн үг. Тэгээд энэ булшны байдал энэ соёл чинь хаашаа үргэлжилсээр байгаад өөрөөр хэлбэл энэ дөрвөлжин булш гэдэг бол хүрлийн үе гэж үзнэ. Хүрлийн үе гэдэг нь 3000 жилийн тэртээ. Тэгэхээр зэрэг тэр Хүнүүгийн эзэнт гүрэн байгуулагдахаас өмнө 1000 жилийн тэртээ тийм одоо соёлууд ингээд хоорондоо ингээд яваад ирсэн байна гэж. Ингэж одоо энэ археологийн болоод одоо олдуурын за энэ малч нүүдэлж иргэншлийн ерөнхий дүр зураг, динамик байдал за тэгээд одоо байгаль цаг уурын байдлыг судлахлаар ийм дүр зураг гарч ирнэ. За сурвалжийн хувьд гэдэг юм уу одоо яг тэрий чинь энд бол нэг ийм амьтад амьдардгаа гэдэг нэг хэн нэгэн бичиг үсгээр ч юм уу юмар хэлсэн байж таарнаа да. За тэр сурвалж нь бол хаанаас гарч ирдэг юм бэ гэхээр зэрэг Хятадын эртний одоо улсууд байгуулсан тэр одоо Циншүү хайндгийн үе тэр Сема Цин гэж төвөгч байна. Хожим хань улс гэж одоо Хятадын нэг том улс байсан. Тэр улсын төвөгч тэр Вангу энэ төр гээд ингээд олон төвчөд хожим урагшаага төсөөлж орчин тойрны төсөөлж энэ Хүнүүгийн ертөнцийн талаар мэдээлэлүүд үлдээсэн. За бүр тодорхой мэдээллүүдийг ч одоо үлдээсэн байдаг. За гэтэл баруун талдаа нөгөөх одоо Алтан нуруу даваад ингээд тэнгэр уул ил тарвахтай барлахаш гэдэг ийшээ ингээд тэлжээс юм бол тийшээх одоо мэдээлэл байна уу гэхлээр зэрэг дундад зууны одоогийн одоо дундад Аз. За цаашлаад одоо ойрох дорнодын эртний иргэншлүүдийн мэдээлэл дотор бас байна. Өөрөөр хэлбэл нэг ийм одоо морь унсан ийм дайчин их сөрхий улсууд байдаг. Тэднийг өөр өөрсдийнхөө нэрлэн янз ингээд айтаад тэгээд тэд нар чинь бүр улс засаглал бий болгоод байгаа тухай байна. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлж яах вэ гэхээр эртний Хятадын одоо бичмэл мэдээллүүд дундад Азийн одоо жишээ нь дундад Аз ойрох дорнодын зарим мэдээллүүд одоо бичиг үсэг соёлоороо гарч ирж байна. За археологийн малтлагууд болоод хөшөөд урсгал болж бунхан элдв зүйлүүдээрээ бас тэр батлагдаж байна. Ингэхлээр Хүнүү гэж юм байжээ гэдгийг л одоо урд өмнө нь бол их олон улсууд байсан байна. Ялангуяа тэр Хүнүүгийн өмнө бол одоо Дунхуу гэж одоо Домордын зэрлэгүүд гэж одоо Хятадууд бичсэн. Тэр монголчуудын гол гар болт одоо улс байсан. Хүнүүг оршиж явах ч гэсэн Хүнүүтэй үзэлцэжсэн нэг тийм одоо улс байна гэдэг ингээд үзээд байгаа. Энийг бол монголчуудын уг гар бол яг одоо мөн байна гэж үзэж байгаа. Гэтэл
Хүнүү гэдэг нь тэр 200-аад 2200 жилийн тэртээ тэр модон шаньюу гэж. Шаньюу гэдэг нь одоо хааныг хэлж явах шиг байгаа юм. За тэгвэл тэр хүнүү гэдэг нэр яг хүнүү гэдэг нэр мөн үү? Тэр шаньюу гэдэг чи яг шаньюу гэдэг нэр мөн үү гэдгийг одоо хэлэхэд бол хэцүү. Ерөн зүгээр одоо шинжлэх ухааны энэ ойлголт эрдэмтдийн ойлголтоор ерөн шаньюу гэдэг дуудах юм байна. Хүнүү гэд дуудах юм байна гэдгийг бол одоо ханзнаас л гаргаж байгаа. Тэгээд одоо тэр хятадын ханз ч юм бол хэцүү шүү дээ. Нэг авианы хэлбэртэй биш дүрс үсгээр явдаг учраас энэ дүрсийг тэр гэж дууддаг юм. Энийг тэр гэж дууддаг юм гэдэг одоо тэр багцаагаар л ингэж яваад удаан хугацааны судалгаа, харьцуулалт, мэдлэгийн боловсруулалт энэ тэр явсараа хүлээн зөвшөөрж байгаа нь ер нь бол хүнүү гэдэг улс юм байна. Шаньюу гэж хааны нэрлдэг байсан байна. За ийм юм байжээ гэдгийг л одоо хэлж байгаа. За тэгээд дараа нь энэ хүнүүгийн эзэнт гүрэн байгуулагдсны дараагаар хятадын одоо өмнөд одоо 6 улсын үе гэж ярьдаг. Дараа нь тэр Циншүү хаандыг энэ Цин улсын үе гэдэг тэр сурвалжуудад болвол хүнүүтэй хэрхэн харьцаж байсан мэдээллүүд ингээд үлдсэн. Ингээдлээ зэрэг өөрөөр хэлбэл 2200 жилийн тэртех зүйлсийг бид нэр зэрэгэлдэх хэрэгжлүүдийн одоо бичмэл мэдээллээс гадна байгаль цагуур дотор үлдсэн ахуй иргэншлийн улам өр олдвруудын зүйлсээр одоо ингэж нотлоод одоо үндсэндээ бол дэлхийд дээр бол хүнүүгийн эзэнт гүрэн гэж 100% Азад бол хүчирхэг нүүдэлчдийн эзэнт гүрэн байсан нь тодорхой байна гэдээ ингээд тогтцсон одоо итгэцсэн гэсэн үг. За тэгээд энийг ингээд судлаад ингээд явдаг ийм л зүйл. Одоо шаньюуг ярьсан дээр одоо бид нар бол хүнүүгийн гутал модон шаньюу орж ирдэг шүү дээ. Тий. За модон шаньюугийн гавьянаас дуртай тэгэл л та. Модон шаньюу ямар гүйлгэрэг бүтээчээд хамгийн одоо хүн бүхний мэддэг шаньюу болчихов. За одоо тэр аавыгаа хөнөөцсөн түүхээс нь болоод игээд байна. Тий одоо модон шаньюугийн түүх гэх юм бол яг хүнүүгийн үйл явцыг яриад байх юм бол их хадлаа явдал та. Ер нь бол хүн төрөлхтний түүх гэдэг чинь нийл домог үлгэр шүү дээ. Энэ супер домгууд, эртний домгийн цуурайнууд тэр нь одоо энэ олдвортой холбогдох, сурвалжийн мэдээтэй холбогдох гэх мэтээр ингээд дүр зургийг босгож хүн төрөлхтний түүхийг хийдэг ийм одоо аргачлал байна. Тэгээ энэгээр ингээд аваад үзэх юм бол хятадын эртний Сямацины Бангуугийн одоо тэмдэглэлүүдэд модон шаньюуны тухайн домгууд үлдсэн. Модон шаньюу гэдэг бол модон хаан гэсэн үг. Шаньюу гэдэг нь одоо хааныг хэлж байна да. Тэр шаньюу гэдэг үг бол хожим хаан гэдэг үг болсон юм а гэж одоо бас зарим судлаачид ч одоо ингэж үздэг. За энэ хүнгүрэн гэж зарим нь бас ярина. За тэгээд энэ хүнүүгийн эзэнт гүрэн бүр мөхөөд нэг тасархай хэсэг нь Европод очоод тэр Европод очисон хэсгүүд нь бол Хангари буюу Унгар улсын үндэс болсон хан гэж одоо жишээ нь юунууд тийм ов бүлгүүд Оромыг төвөөж байж тэ. Тэгтээ зэн хүнүүгийн эзэнт гүрний тасархай тэр Атил хаан маа ингээ яригадаад байгаа. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө хаан одоо жишээ нь авийн хэлнүүдэд нэршиж байгаа байдал эртний ханзаас уншиж байгаа байдлууд нь ерөнхийдөө хүн буюу хан гэдэг ийм одоо уг дуудлага одоо байгаад байна. Энэ бол хүн юм уу юм а гэдг нь одоо ингээд бас ерөнхий талаасаа бол нотлогдоод байгаа ийм зүйл. Тэгэхээр модон шаньюу гэдэг бол энэ зүүн хойд Азад олон овг аймагуд ханилэг улсууд бүрлдээд хоорондоо тэмцэлдэж оршин тогтнохын төлөө одоо өрсөлдөж ирсэн тэр үед энэ зүүн хойд Азийн тэр отог овг аймагуд ханилгууд буюу жижиг улсуудыг нэгтгэсэн хаан гэж үздэг. Тэр хүн бол модон буюу модуу гэж бас гэлнэ. Модо хаан гэж бас хэлж байна. Модон шаньюу бол энэ удаан хугацааны зүйлийг яасан бэхээр тэр модон шаньюугийн улс байгуулсан үе болвол дэлхийн одоо энэ супер жанжид супер улс орнуудыг бий болгосон түүхтэй яг адилхан загвартай. Өөрөөр хэлбэл нэг л баахан хоорондоо тэмцэлсэн л их улсууд байна. Тэгээ Чингис хаан нэг олон овг аймагуудыг ингээл өстө хөлдөн тэмцэж стаймаа үрж явж байгаа л арай гэж нэг юм нэгтгэл нэг улс байгуулдагтай адил яг тэр модон хааны өмнө болвол модоны өмнө болвол ерөөсөө энэ маш олон тэмцэлсэн улс орн бүлгүүд байжээ. Тэр бүлгүүдийг нэгтгэсэн учраас тэрнийг модон шаньюу юу одоо энэ олон нүүдэлч отог авг аймагуудыг нэгтгэж улс байгуулж ял гэж ингэж үздэг. Тэгээ энэ түүх нь бол одоо хятадын түүхэнд л одоо үлдсэн. Ийм юм байгаад байна. Хоёлаа модон шаньюуг ярьсан дээрээ модон шаньюуг анх шаньюу болж исэн талаар нэг хальт цогц ярьчих гэж бодож байна. Одоо түмэн шаньюу яагаад модоныг одоо шаньюу болохоос зайлсхийгээд байсан юм те? Яагаад барьцаан яг түмэн шаньюу гэдэг нь одоо тэр өөрөөр нөгөө хожуу Монголын эзэнт гүрэн хэрээд
8 хамаг Монгол гэж жижиг улсууд байлаа гэдэг штэ. Тэрнтэй адил 100% Азад байсан тэр нүүдэлч олон жижиг улсуудын нэг нь тэр төмөнгийн удирдсан хүн нар байж. Төмөн шаниу гэж нэрлэжсэн. Тэгэхээр нэг юм жижигвтер улс байсан байна тий. Тэр жижигвтер улс байж байхдаа өөрийн өрсөлдөгч иргэншлийн улс болох Юажи нар гэж одоогоор бол энэ өвөр Монголын одоо Шинжа юуны ордсын цаад руу одоо энэ Кашгар одоо Гансу мужийн тэр орчимд одоо Юажи нар гэж байжээ. За тэр Юажи нарын олдврыг ингээд аваад үзэх юм бол одоогийн Афганистан энэ Ираны маягийн царайтай иймэрхүү бүлгүүд. Тэгээ тэр Юажитэй холбоотой байсан. Тэр Юажитэй холбоотой байж явах үедээ Төмөн шаниу одоо хоорондоо холбоотой байхгүй юу? 2-3 хэдэн хатадтай. Тэгээ олон хаттаас нь одоо хан хөвгүүд төрнө. Тэгээд том хатныхаа хүүхэд тэр модуныг бага хатныхаа отхон хүүхдээ өөрөө хаан болгоно гэж бодож исэн учраас саад болно гэж үзээ тэр модуныг нэг удаа барьцаанд тэр Юажи нарт өгчөж. Тэгээд яг хөө тийм ёс байсан нөгөө найрамдалтай байхын тулд хан хүүгүүдээ солилцдог. Өөр эртний ёс юм да. Гэхдээ дараа нь нэг дайрцсан байдаг шүү дээ. Модоныг хөнөөх санаатай байсан гэж нэг ярьдаг шүү дээ. Тийм. Тэгээд тэр ийм одоо тэр том хүүгээ тэр Юажи нарын барьцаанд өгчөөд тэгээд тэнд байж ахт нь Төмөн шаниу Юажи нар руу дайрсан байгаа. Найрамдлыг битэж. Тэгэхдээ тэр зорилго нь юу байсан бөхлөө зэрэг Юажи нарыг төвөөгээд өөрийнхөө эрх буюу хяналтанд оруулах янз бүрийн зорилго байхаас гадна хамгийн гол нь тэнд хүүгээ өгсөн байжгаад тэр ирээдүйд өсөж их том баатар болно гэж одоо өрсөлдөгч болж магадгүй гэж хүүгийнх нь одоо хаан болох гэж байгаа хүүгээ өрсөлдөгч болно гэж бодож байсан учраас энэ дайрах явцдаа тэр модон гэдэг хүүгээ байрж авч алах гэж ингэж бодож байсан гэж. За тэгээд Юажи нар руу их хэмжээний цэргээр дайраад Юажи нарыг ялаад төвөөгээд ингэсэн. Дотор нь бол ер нь Юажи нарыг төвөөж явахдаа нөгөө модон гэдэг хүүгээ л барьж авч ална гэж. Тэгсэн тэр төвөөний явцад одоо модон их сайн хөлөгмөр олж унаад тэр дайны одоо тэр модоныг хайж байгаа дайнаас гараа явцсан гэж. Амь аврагдаад ингээ гараа явцсан. За тэгээ энэ бол одоо нөгөө Чингис хаан аврагдж байгаа шиг юм багхгүй юу. Тэгээд дараа нь одоо дайн дууссаны дараагаар бүх юмыг зэгцлээд харсан чинь зэрэг модон амьд өөрөө маш тийм сайхан хөлөг баатар морь унтсан ингээд ирсэн. Тэгээд одоо нөгөө хан хөвөн учраас тэр ард түмэн хүлээж авнаа да. Гэхдээ одоо эн чи одоо ерөөсөө саяын дайныг хүлээж ингээд Мөнж Баатаргүй юм аа ингээ гарчиж энэ төр гэж. Тэгээд модон ч өөрөө хүлээж аваад за одоо ерөөсөө үнэхээр одоо энэ хүүг дарах гэсэн одоо болсонгүй. Тэгэхээр зэрэг одоо ямар чамайг алах гэж дайрсан юм а гэлтэй нэвш. Ингээд иргэдээ аваад нэг жанжингаа болгоод тэгээд түүнд нэг төмөн зэрэг өгсөн гэж. Тэгээд төмөн зэрэг өгсөд өөрөөр хэлбэл Төмөн шаниугийн том хүү тэр өөрийг алах гэсэн хүү тусдаа нэг зэргийн жанжин болоо ингээд яваад байгаа шүү дээ. За ингэж хугацаанд модон шаниу одоо Төмөн шаниу тэр улсыг одоо харж байгаа шүү дээ. Тэгээ одоо бусдыг нэгтгэх юм уу яах юм одоо бөөмөд. За тэгтээ модон шаниу нэг тэр 10,000 зэрэг буюу төмтийн жанжин болсон байж ахта ирээдүйд бослого хийхэд бол нууцаар бэлдлээ гэж. Аавынхаа эсрэг босгох гэж байгаа. Яг тэр аав нь намайг алах гэж байгаа. Намайг хаан болохгүй гэдэг одоо бүрэн ухамсарсан гэсэн санаа шүү дээ. Ингээд үндсэндээ болвол тэр маш одоогор бол хишгтэн гэдэг юм уу тийм шадар өөртөө үнэн ч айран бэлдээд тэр айрмаа бол олон удаа зөвхөн миний удирдлагаар ямар ч шийдвэр гаргасан түүнийг хэрэгжүүлдэг байхаар одоо тэр цэргийн ёс зүй буюу цэргийн дэглэмийг тэдний одоо чи ихтгэл өрмөшлийг бэлдсэн баг. Тэгээ бэлдэхдээ бол модон шаниу бол цэргийн технологид олон зүйл гаргасан бололтой байдаг. Түүний нэг нь болохоор модон гэдэг жанжин яваад байгаа шүү дээ. Тэгээ дууц сумыг гаргасан гэж. Тэгээ тэр дууц сум бол юу гэж яах вэ гэхээр зэрэг одоо нэгдүгээр дайсныг бол ална. Хоёрдугаарт бол дууц сумаар цэргүүдийн тулаанд хэр орж байгааг ерөнхийд нь бүртгэж чадна гэж байгаа. За. 10 хүн харвж гэнэ үү, 20 хүн харвж гэнэ үү, 10,000 харвж гэнэ үү гэдгийг одоо ерөнхий баримжаагаар мэдэх нь байна шүү дээ. Тэгээд хэд хэдэн удаа хамгийн ойрынхон шадар үнэнч цэргүүдэд сорилт хийсэн баг. Өөртөө. Тэгээ нэг удаа явж байгаад одоо ангуйчлал юм уу дайнд явж байгаад өөрийнхөө хайртай морийг
одоо хааны одоо жанжны морь гэдэг чи одоо тусгай хэдэн ховор морд байна шүү дээ. Тэрийг бол бүх шадар жанжид нь баатрууд нь мэдчих. Тэгээ өөрийнхөө хайртай морь байгаа зөв рүү хайртай морь харав гэсэн баг. Тэгэхээр зэрэг нөгөө хаандаа үнэнч жанжиндаа үнэнч байгаа хүмүүс чинь нэг хэсэг нь зөрөглөөгүй. Нөгөө хэсэг нь болгүй одоо энэ харуулаад яах гэж байгаа юм бол бас одоо давхар бодол байна тийм ээ. Ингэсэн. Тэгээд тэн дээрээ болохоор зэрэг өөрийнхөө морийг харав гэж тэр өөрийнхөө хамгийн хайртай морийг одоо харав гэж даалгавар өгөхөд биелүүлээгүй хүмүүсийг заацалсан. Ягаад гэвэл та нар бол миний хайртай морь гэж бодхоос илүүгээр би жанжин даалгавар өгч байгааг биелүүлж явах шүү дээ. Тэгэхээр та нар одоо ингээд нийт морийг харав гэхэд одоо дайсан хинж байсан ямар ч нөхцөл одоо нууцлаг зүйл болж исэн ч одоо миний даалгаврыг биелүүлж явах хэрэгтэй байтал та нар биелүүлсэнгүй гэдэг. За дараа нь өөрийн хайртай хаттуудын нэгийг бас харав гэсэн гэдэг. За энэ дээр бас одоо олон хүн харавсан боловч одоо нэг сумаар нь бүрдэгч штэ тэр нь харавсангүй гэдгийг мэддэг тэр дууны сумынхын дуугаар. Тэгээд зарим нь тэр нь харавсангүй та нар яагаад харавсангүй? Гэхдээ таны хайр татан бид нар яаж таны хүнийг яах? Энд чи хорлол надад хорлол хийсэн байж болно шүү дээ. Эсвэл би ийм зорилготой байж болно. Тэгэхээр яагаад цэргийн жанжны даалгаврыг биелүүлэхгүй та нар үнэн шүсгэн гэдэг ингээд дараа нь бас заазалсан гэдэг. Тэгээ ийм байдлаар одоо хүмүүсээ ингээд бэлдээд үнэнч байдалд зөвхөн одоо өөрийн жанжинд үнэнч байдаг. Эзэн харьяатын ёс юм да. Одоо монголчууд ч юм бол одоо энэ 20 дугаар зуун хүртэл эзнээсээ урахгүй гэдэг ёс байсан. Эзнээсээ урвал бүх юмнаас урвдаг. Өөрөөр хэлбэл одоо нэг улс орон морон гэсэн ойлголт байхаас илүүгээр өөрийн эзэн гэдэг бол түүний хамгийн гол одоо амин сүнс тээгч нь байх нь шүү дээ. Тийм учраас энэ монголчууд ч одоо энэ бүр энэ 20 дугаар зууны ихэнх үе хүртэл тэр эзэн харьяат буюу өөрийн одоо жишээ нь ам хов зээг одоо тээж явж байгаа эзнээсээ урах гэдэг бол хамгийн том уралдаад байсан. Тэгэхээр зэрэг дараа нь нэг дайнд ингэж явж хагаад одоо яг болцол нөхцөл гарангуут аавыгаа харуулсан баг. За одоо ингээд аав нь төмөн шаны хаан байж хааныг харав гэдэг. Тэгээ ингэж одоо хүмүүсийг маш их үнэнчээр бэлдэж явсаар байгаад хамгийн сүүлд одоо ерөөсөө л одоо хэнийг ч харав гэхэд бэлэн харавдаг одоо үнэнч хайртай болсон учраас тэр нь бүрэн бэлтгэгдэж бэлэн болсны дараагаар өөрийнхөө аавыг харуулж алсан. Ингээд засгийн эрхийг одоо нэг дорлоод авчихсан шүү дээ. Ингээд модон шаны гэдэг хүн гарч ирээ зөвхөн одоо тэр төмөн шаниугийн улсыг эзэлсэн төдийгүй тэр дайн тулаан хямрал болж байгаа тэр олон авгүй ам гэдгийг бүгдийг нэгтгэж хөнөөгийн эзэнт гүрнийг байгуулжээ. Энэгээрээ бол их алдартай юм а гэж. За энэ бол одоо юуны түүх юм гэхээр ер нь улс төр улс орныг захирах энэ хууль цааз үнэнч байдал шодрог ёс тогтолцоог бэхжүүлэх гэх мэт олон зүйлс ямар ээдрээ төвөгтэй ямар бүдүүлэг примитив хэрнээ одоо жишээ нь онцгой зүйл байж вэ гэдгийг ингэж харуулж байгаа. Энэгээр энэ домог бол их алдартай домог. За хожим бол одоо төргүүд ч гэсэн Европод ч гэсэн одоо тэр алдарч анждууд өөрийнхөө амнасыг хамгаалахын тулд өөрийнхөө үнэнч одоо тогтолцоог бий болгохын тулд энэ мэт аргуудыг одоо хэрэгэлсэн дэлхийн түүхэнд янз янзаар гарч ирнэ. Тэгээ модон бол ингэж л одоо өөрийнхөө аавыг харуулж алж одоо өөрийнхөө тэр амь насны эрсдэл тэр улс орны эрхийг авах тэмцэлд ингэж ялсан хүн гэж үздэг. Энэгээр их алдартай. Ингээд модон бол одоо нэг 60-аад нас юм уу? За ерөнхийдөө нэг 30 гаруй жил одоо хөнөөгийн төрийг удирдсан анхны хаан буюу хөнөөгийн эзэнт дүрнийг одоо байгуулж төхнүүлсэн хаан гэж үздэг. За модон бол олон дайн хийсэн. Тэр дундаа гол өрсөлдөгч болох энэ одоо Циншү хандуугийн байгуулсан энэ Нангадын олон улсуудын нэгдэлтэй олон удаа одоо тэмцэл хийсэн юм байдаг. Тэгэхээр модон шаны бол энэ хөнөө улсыг тэгж одоо ангуудыг нэгтгэх тэр тэмцлийн явцад нэг том зүйл юу болсон бэ гэхээр зэрэг хятадын өмнө талд нэгдсэн байсан улсын одоо жинхэнэ одоо супер хаан болох Циншү хаандын нас барсан. Ерөнхий эвэдтгэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Циншү хаандын нас барсан модон улс байгуулсан энэ одоо түүхэн давхцал ингэж одоо гарч ирсэн. Ингээд одоо 100% Азад нүүдэлчдийн анхны эзэнт гүрнийг 2000 гаруй жилийн тэртээ байгуулсан ийм түүх. Тэгээ ер нь бол нүүдэлчдийн
яг энэ нүүдэлчин отог аймагуудын дотор эзэнт гүрэн байгуулсан энэ одоо урт түүх зүүн хойд Аз буюу энэ одоо Монголын одоогийн газар нутаг Алтай ханганы завсарт удаан одоо үргэлжилсэн энэ түүхийн хийг ингэж тавьсан ийм одоо гайхалтай үйл явцыг эхлүүлсэн. Нүүдэлчдийг бол яг нь ер нь бол барууны энэ иргэншлийн онолчид түүхчид үзэхдээ бол ингээд нүүдэлчин тариач ингэж яваад тэгээ нүүдэлчд аяндаа хайлаж мөхөх ёстой гэсэн онолтой л доо. Тэгээ ийм бүтүүлгийн чинь алга болчихно гэж бодсон чинь ерөөсө ганц алга болдгүй ертөнцийн энд байсан. Ягаад гэвэл машины эрт төрийн тогтолцоо буюу төр ёсны одоо тийм байгууллал бий болцсон газар. Учираас энэ нэг нь унсан ч нөгөөх нь дахин гарч ирж тэр өвийг тэр туршлагуудыг одоо хэрэгжүүлж байсан учраас энд өдөө батал улаан хугацаанд нүүдэлчд нөгөө онлын эвдэл байгаад байдаг. Уул нь бол байхгүй алга болчих ёстой зүйлүүд байсан учраас тэр онлыг бол энэ төр тосны эртний уламжлалт бий болсон суурийг ингэж тавьж өгсөн. Энэ нүгээрээ одоо их онцгой юм аа л гэж одоо ингэж. Одоо энэ нүүдэлчдийг Чингис хаан ч байна, за Модон ч байна. Нүүдэлчдийн ер нь суурин иргэншилтэй улс орнуудыг шахаж давмгаалж явсан түүхүүд нь их үлдсэн байдаг шүү дээ. Нүүдэлчд одоо юугаараа илүү, юугаараа давуу болоод одоо ялалт байгуулж чадаад яваад байна. Хамгийн гол зүйл бол яг үү те ер нь нүүдэлчд бол цэрэг дайны технологи их өндөр эзэмшсэн. Асар их өндөр дэсвэртэй хол орон зайд тэлж оршиж чадах ийм чадвар нь цэрэг дайны чадвар нь. Хоёрдугаарт хүнийг эзэнт гүрнээс ахгуулаад тэр эзэлсэн газар нутаг дээр засаглал тогтоох. Нөгөө татварын систем, дараа нь тэр хуулийн хэрэгжүүлдэг байх, өөрсдөд нь үйлчилдэг байх тогтолцоог одоо бий болгож чадчихсан. Ийм. Ерөн зүгээр суурин иргэншлүүд хөрөх юм энэ одоо яадаг юм гэхтэй зэрэг нөгөө морь дайрамж гэдэг юм уу, хол аян дайн хийх чадвар, тэсвэр, тийм зохион байгуулалт, тийм байдлууд их байдгүй. Тэгэхээр нүүдэлчд бол одоо тэр маш тийм хөдөлгөөнд тэгээ багц. Тэгээд тэр их хол төсвөртэйгээр одоо хүнс дайны нөхцөл байдал нь бол хөдөлгөөнд дайрмын шинжтэй бий болгогдсон. Тэгээд нүүдэлчдийн өөр нэг зүйл нь юу гэхээр зэрэг одоо ямар ч орчинд тогтнох амьдрах одоо өндөр чадвартай тийм одоо хүмүүс байгаад байгаа. Тэгээ энэ байдал нь тэднэрээс их давуу болоод байсан. Ер нь одоо суурин иргэншилч юу гэхээр хөөрхийн нөгөө тариалангийн талбайгаас салаад, хот суурингаас салаад, ордон байшингаас салаад юм уу тосгоноос салгалаад амьдрах чадахгүй чадваргүй болоод байдаг юм учраас тэр бол одоо ингээд чадвар нь дутуу байсан шиг байгаа юм. За нөгөө нэгэн зүйл нь бол юу гэхээр нүүдэлчд бол өөрсдийн эдийн засаг нь бол тийм маш одоо тийм авсаар байдлаар одоо оршин тогтнож чаддаг. Бага зүйлээр одоо хангагдаж оршиж яадаг. Тэгээд бусдын одоо бий болгосон суурин иргэншлүүдийн соёл иргэншлийн зүйлийг зөвхөн хэрэгцээний хэрээр авдаг. Тэр суурин иргэншлэр очоод тэр хэсгийн одоо капиталыг бүхэлд нь эзэмшээд ингээд хариуцаад явдггүй. Зөвхөн дотоод хэрэгцээнийхээ зүйлсийг хангачаад тэднийг тэхвээр нь орхиж чаддаг учраас өөрийн тогтолцоо нь одоо задардаггүй. Ийм одоо хэлбэртэй л байгаад байсан байгаа юм. Нэг хоёрдугаарт нүүдэлчд ягаад доктортой нэг бүс нутагт буюу энэ Евразийн одоо хамгийн уудам хээр тал гэж хэлэхгүй одоо юу гэдгийг хээрийн бүсэд одоо оршдог. Энэ нь бол одоо яг нөгөөх олон төрлийн мал ахуй буюу баялаг ахуй бий болгож авах орчин. Өөр тийш одоо нүүгээд явчих гээр эсвэл цүл уул эсвэл далай тэнгис эсвэл одоо намаг шалбааг чиг ингээ болоод эхэлчихдэг. Гэтэл одоо энэ яг энэ Грасланд гэж хэлдэг одоо хээрийн бүсийн орчин нь бол нүгдгүй. Энэ орон зай нь бол бусад иргэншлүүд төрөн орж ирж ирдгүү. Ийм эрхчлөөний маш тийм дэлгэмэл том орон зайтай. Тэнд ахуйн доктортой, үнэт зүйлэн доктортой. За мөн оршин тогтнож байгаа байгууллага нь одоо доктортой байдаг. Ийм байдлаар удаан хугацаанд яг ингээд доктортой одоо нөхцөл байдал бий болоод байгаа. Энэ нь бол нөгөө хөгжил гэхээсээ илүүгээр ерөөш орших ийм орон зайн онцлог байсан байна л гэж үзээд байгаа. Тийм. Одоо хүннүг ярьж байгаа юм чи нэг хүнийг бол ярихгүй болохгүй бах. Атила хаан гэдэг байгаа шүү дээ. Атила гэж. Одоо Атила яг ямар хүн бэ те? Одоо түргүүд одоо Атилаг манайх л гэдэг энэ монголчууд ч манайх гээл юм те. Тэгээ яг хаанхын хүн юм те.
Та энэ дээр нэг тодорхой ойлголтыг Юу болвол Атила хаан болвол яг Хөнөөгийн эзэнт гүрэнтэй бараг холбоогүй шахам хүн. Түүхэн. Тэгэхдээ Хөнөөгийн эзэнт гүрнээс тасарч явсан нэг бүлгийн толгойлогчийн тухай асуудал. Энэ Хөнөөгийн эзэнт гүрэн гэдэг чи одоо юу гэж яах вэ гэхээр Сиамбэ гэж улс байгуулагдаад одоо ер нь нэг 2 дугаар зууны ихээр Хөнөөгийн эзэнт гүрэн гэж бараг байхгүй болсон. Тэгэхээр энэ Хөнөөгийн эзэнт гүрний нэг хэсэг нь бол энэ Хятадын соёл иргэн ширээ Нанхиадуудад өмнөд Хөнөө гэж байж байгаад ууссан. За умард Хөнөө гэж одоо энд үлдээд Монголын одоогийн газар нутаг дээр хоорондоо байлцсаар байгаад тэгээд тэр хоорондоо байлдаж хагарч олон хуваагдаж байсан нэг хэсэг нь одоо Европ руу энэ их дайн тулаантай энэ их одоо зовлон зүдгүүртэй энэ ертөнцөөс салаад ерөнхийдөө Каспийн тэнгисийн аар руу одоогийн тэр манай халимгууд ойрд монголчууд одоо суудаг тэр хэсэг рүү өөрсдийн отог аймагуудад дагуулад явцсан ийм одоо бүлэг гэж үздэг. Тэгээ энэ нь бол Хөнөөгийн эзэнт гүрэн мөхснөөс бараг 200 гаруй бараг 300 шахам жилийн дараа Европод яг тэр бүлээрээ хүчрхэгжээд гараад ирсэн тийм бүл. За тэндээ мэдээж нэг европчуудыг олоод өөрсдөө наанаас нь холилдоод ингээд 2-300 жилийн дотор бол мах цус, царай цус юм нэлээд өөрчлөгдсөн. Гэхдээ Хөнөөгөөс тасарсан удмынхан тэр Атил хаан гэж одоо Тэнгэрийн дашуур гэж нэрлэгддэг хаан одоогийн Унгарын нутаг орчим. За одоогийн тэр Украин Унгарын нутаг орчим одоо хүчрхэгжин гарч ирээд тэгээд цааталт нь Ромын эзэнт гүрэн бас унж байсан. Тэгээ Ромын эзэнт гүрний Европыг бүхэлд нь одоо давталсан. Франц хүртэл давталсан. Бельгийн нутагт хамгийн сүүлд одоо том ялагдал хүлээж одоо мөхсөн. Ийм одоо монголчуудын буюу тэр Хөнөөгийн эзэнт гүрнээс тасарсан нэг том бүлэг нь Хөнөөгийн эзэнт гүрэн мөхсөөс 2-300 жилийн дараа тэнд дахин нэг том засаглал байгуулсан ийм юм. Хөнөөгийн эзэнт гүрэн ганцхан тэр Автилагийн хаан тулсч одоо байгуулагдсан юм биш. Одоо цагаан Хөнөөгөд Эвтали тентэр гэдэг хэлдэг. Одоо энэ Казахстан юуны Иран Афганистаны нутаг руу ч бас улс байгуулсан нэг салж явсан хэсэг нь. Нэг одоо гол хэсэг нь бол энд Хөнөөгийн дотор байж исэн тэр овг аймагуд болох Сиамби, Жужаан, тэр Дүнхүү, Ухаан, Тобой гэдэг олон одоо овг аймагуд нь эндээ мөн хоорондоо үзэлцсээр л үлдсэн. Тэгээд Хөнөөг зохиод одоо Сиамби гэж одоо дараа нь ер нь одоо Чухам Монгол гар болтнууд одоо гололсон овг аймаг толгойлсон Сиамби улс Хөнөөгийн дараа гарч ирж байгаа юм. За Хөнөө хэн байсан бэ гэдэг одоо маргаан байдаг. За одоо бол дэлхий дээр Турк гар болтой буюу энэ Түрк гар болтны ертөнц гэдэг чинь 350 сая хүн байна. За Монгол гар болтон гэвэл 10 сая гаруй байна. За манжнар гэхлээр зэрэг яг хөө мөхцөн л гээд байдаг. Одоо манж хүний угшил гэхлээр 30 гаруй сая гэж ингэж яригддаг. Тэгэхээр энэ гурван одоо угсаатан бол Алтай язгуурын хэлний бүлэг буюу нүүдэлчин хоорондоо соёлын холбоотой магадгүй гарлын холбоотой байж болох одоо гурван том бүлэг байна. Тэгээ энэ гурван том бүлгээс хамгийн жижиг нь монголчууд. Өөрөөр хэлбэл манж нь одоо одоогийн одоо тооноос нь ингээд механикаар урагшаад тооцох юм бол манж нь бол Монголоос нэг 10 дахин их. Нөгөө түрг нь бол Монголоос нэг 100 дахин их ч юм уу. Одоо 300 сая гэдэг чинь 30 дахин их ч юм уу тийм ээ. Иймэрхүү одоо дүр зурагтай гурван үндэстний хооронд энэ зүүн хойд Азийн эзэнт гүрнүүдийн хоорондын шилжилт явагдаж ирсэн. Гэхдээ тэр Дүнхуугаас хоош явсан Сиамбэ Жужаанаар дамжаад Хятаднаар дамжаад Монголын эзэнт хүрсэн гэдэг тэр Монгол гар болтнууд гэдэг нь энэ 2000 жилийн хамгийн их цаг хугацааг тэдний ноёрхол голж ирсэн. Тэргүүд 300 жил орчим одоогийн Алтай хянганы одоо завсрах бүс нутаг дээр 300 орчим жил ноёлжээ. Манжнар бараг ноёлсонгүй. Одоо зөрчдийн алтан улс мулс гэж одоо тэрүүхэн хавьд хянганы цаад руу улс байгуулад байдаг байсан. Зүгээр манжчин гүрэн гэж хожим одоо тэднэрийн одоо байгуулсан байгуулал нийгэм бол Монголыг харьяандаа 200 жил авсан ийм хугацаатай. Манжийн 200 жил за төргийн 300 жилийг тооцох юм бол 2000 гаруй 2200 жилийн хугацаанд бол 500 жилийг л харь гэж үзэх үндэстнүүдэд одоо Монгол автжээ. Тэр 2100 жилээс ингээд 500 жилийн насчих юм бол үлдсэн одоо 1600 700 жилд
Монгол гар болтнууд одоо ноёлсон бүс юм а гэж ингэж бас үзэж болох. Тэгээд энд нэг сони юм ажиглагдана. Одоо Хүнүүгийн эзэнт гүрний эзэлжсэн газар нутгийн одоо далайц хэмжээ хожуугийн Монгол гар болт болоод Түрэг гар болт улсуудын далайц хэмжээтэй төстэй байдаг. Энэ нь бол юу гэж яах вэ зэрэг одоо энэ хатан мөрнөөс байгаль нур хүртэлх өргөнтөө. Өргөөшөөгөө бол хянганы нуруу ляадун цаашаа одоо тэр ляад юуны хянганы шар мөрөн гэдэг тэр шар мөрөн. За тэгээд алтаа даваад одоо хичээс мөрөн гэх мэтлэн нэг 3000 км урттай өргөөшөө нэг 2000 км орчим ийм одоо орон зай бол яг энэ дандаа нүүдэлчдийн тоглолт. Тэр нүүдэлчдийн 2000 жилийн дотор тоглосон төр тус байгуулж одоо чинь хоорондоо хямралцсан, ээлжиж одоо байр авалцсан энэ цаг хугацааны 70-80% нь одоогийн Монгол улсын суур болох хүнс гар болтнууд байна. Тийм учраас одоо сүүлийн үед яг Хүнүүг бол монголчууд байсан гэж одоо зүтгэдэг эрдэмтэд бол голцоо Монгол гар болтой эрдэмтэд байна. За Түрэг байсан юм а гэж зүтгэдэг нь бол Түркүүд голцоо Түрэг гар болтнууд голцоо байна. Түргийн мэдээлэл 300 гаруй сая хүнтэй олон улс орнуудын одоо мэдээлэл судалгаа байдаг учраас баруун технологиос. Барууныхан бол ер нь одоо Хүнүү бол бараг л Түрэг байсан байхаа гэх маягтаа л ингэж үздэг. Гэвч одоо сүүлийн үеийн археологийн судалгаа, сурвалжуудын мэдээ, иргэншлийн онцлог, за монголчууд өөрсдөө түүхэн мэдээллийн дотор бүдэг бадаг бид хинээс гаралтай гэж үздэг байсан бүх мэдээллүүд нь дандаа Хүнүүг өөрсдийн өвгдөөс гэж үздэг. Тэгээ нэг юм сонин үзэгдэл болсон юм байгаа энэ 2000 оны үед үгүй чинь хэдэн он байна 10 жилийн өмнөөс Монгол улс албан ёсоор Хүнүүг өөрийн төрд ёсны уламжлалын хамгийн дээд урагшаах хэлбэр юм аа гэж зарлцсан. Тэгээ 2200 жилийн Хүнүүгийн 2200 жилийн түүхийг шууд хийчихжээ штэ. Тэгээд Түрктэй амжаагүй манж нар угаасаа тийм сэхэ байхгүй өөрөөр хэлбэл бид нар тэгж боддогчгүй. Түрк Монгол хоёр л ер нь бид нар Хүнүү бид нар илгээж үзэлцдэг байлаа штэ. Эннээс хойш дэлхийн түүхийн судалгаанд ачаа хандлага бий болсон. Гэхдээ ер нь Хүнүү чинь монголчууд байсан юм байж таг сандлаа руу маш их одоо барууныхан ч гэсэн одоо ийм алж ирсэн. Шинжлэх ухааны судалгааны болоод археологийн олдврын үр дүнгууд илүү их хурдтай нотлогдож эхэлсэн. Өөрөөр нөгөө булшнууд нь оршуулгууд нь нөгөө дөрвөлжин булш гэж одоо тэр хөрлийн үеэс авсан тэр булшны хожуу хэлбэр нь одоо тэр Хүнүүгийн тархацын байдал нь энэ хооронд гуйлдаанууд нь монголчуудын тэр угсаатны этимологи дотор одоо үзэж байгаа үзэл ойлголтын хэлбэрүүд нь шашнууд нь гэдэг олон зүйл түргээс илүүгээр ерөөсөө энэ монголчуудтай холбогдож байна гэдэг баримтууд их гараад түүнийг хийж тайлбарлах явдал их гараад ингээд эрэхтэр одоо баг одоо нэлээд зэрвсгэн одоо энэ AI-аар юм уу интернетээр ингээд зэрвсгэн Хүнүүгнээ гаралт байвал бараг л Монгол гэж гарч ирэх шахав болоод байгаа. Энэ бол нэгэсэндээ бидний төрөмгөл гэх юм уу бидний амжсан аз гэх юм уу эсвэл одоо нэг ийм одоо хандлага бий болчиход байгаа. Тэгээд одоо юу гэж яах вэ гэхээр энэний үр дүнгээр нэг сони юм ажиглаж байгаа нь юу гэхээр одоо AI-аар та нар хамгийн эртний эзэнт гүрнүүд буюу хамгийн эртний урт настай улсууд гэж ямар юм байдгийн бэ гэд хайхад эртний улсуудын маш эртнээс улс хэвээр байж байгаа эртний язгууртай улсуудын одоо шилдэг 20 дотор топ 20 дотор Монгол гарч ирнэ. Монгол бол 2200 жилийн тэртээс улс байгаамаа одоо хүртэл гэж. Тэгэл тэр Иран, Египт энэ төр бол одоо мэдээж 5000 гаруй явна штэ. Тэгэхээр энэ Хүнүүгийн түүхийн судалгаа, эргэлзээний байдал эргээд ингээд энэ Монгол улсын ардчилсан улс болж өөрөө дэлхийн ертөнцийн нээлттэй болж судалгаа эргэлт Монголын одоо жишээ нь өөрийнх нь кластер хүчин зүйл нь ингээд нөлөөснөөс болоод ийм үзэгдэл бий болоод эхэлж байгаа. Тий. Тэгээ одоо олон монгол хүн бол Хүнүү бол бидний үгд айц юм а гэж итгэдэг. Энэ байдлыг бол одоо няцаах гэдэг зэрэг маш их төвөгтэй болчдөг. Ийм байдалтай болцсон. Тэм учраас бид нэр дэлхийн эртний улсуудын нэг юм а гэж одоо ингээд өөрсдөө тунхаглаад ингээд явж байгаа. Ийм зүйл юм. Ягаад гэвэл Хүнүүгийн одоо хойч бид нар юм а гэж төргүүд нотлоход маш хэцүү байдалд орж эхэлж байгаа.
А мэдээж Түргийн Хүнүү улс бол олон овог аймагуудыг Евразийн энэ хой талын олон овогуудыг нэгтгэжсэн учраас тэнд бол олон соёлууд байсан. Түргүүд ч хамаарж байсан, Түргийн отго аймагуд байсан. Одоо магадгүй Манжийн, за тэгээд одоо Монголын энэ одоо Сибирийн ард түмнүүдийн аль аль нь одоо хамаарч байсан. Гэхдээ тэрийг хэн өвлөж үлдэх вэ? Хэн өвлөгч нь гэж өөрийгөө зарлах вэ? Хэн өөрийгөө өвлөгч юм аа гэж илүү их нотлогоо зүтгэл хичээл зүтгэл гаргах вэ? Тэрийг хэрхэн одоо урагшаа ахиулах вэ гэдэг дээр бид нэр одоохондоо хожиж байгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл Хүнүү дотор Хүнүү гэдэг нь угсаатны бүлэг байсан байж мэднэ. Эсвэл Хүнүү нь монголчууд төргүүд нийлсэн байж мэднэ. Тэгээ ямар ч байсан тэр Хүнүүгээс гадна Хүнүүтэй бас тэмцэжсэн тэр Дунхуу гэж улс байна. Тэр бол цэвэр Монгол гар алтнууд гэж байгаа. Хүнүүг дараа нь зогсон тэр улс байгуулсан улсууд Сянбэнэр Монгол гар алтнууд гэж байгаа. Тэгвэл Түрк чинь Хүнүү чинь өөрөө Монгол биш байсан юм биш үү гэхээр үгүй. Тэрэн дотор маш олон овог аймагуд магадгүй Монголын 2 овог аймагуд хоорондоо 2 том улс байгуулж үзэжсэн ч байж болно. Энийг одоо нотлох уу маш хэцүү. Гэхдээ Монгол газарт Монголын иргэн тойронд Хүнүүгийн болж бунхнууд буюу язгууртнуудын одоо олдууруудыг ингээд шинжлээд ингээд тэр Хүнүүгийн хамгийн супер олдууруудын хамгийн одоо тод улмруудын 80% нь Монголд байна. Ялангуяа язгууртны бунхнууд гэдэг ихэд л одоо ингээд дахилтын одоо голмод 1 2 ноён уулын дуурлаг нарсны гэд ингээд тэгээд явуулгын гэд ингээд яхад зүгээрээс л энэ Монголын нутаг дээр л нөгөө Хүнүүгийн язгууртнууд байгаад байсан гарч ирдэг. За тэндээс гарч ирж байгаа Хүнүүгийн олдуурууд болоод хадны зургнаас ахуулаад яс эд үлгийн зүйл зан үйл хүний яс ингээд судлаад байхдаа зэрэг ерөөсөө Аз тэрхтэн гарч ирээд уу бид нар шиг иймэрхүү нарийнх нүдтэй наримгаар хамаартай хүмүүс л холно. Ингээд эрэхтэй зэрэг ингээд энэ олон хэлхээ холбоонуудын чинь одоо судалгаанууд ингээд бөөгнөрөд ирэхлээрээ анализ хийгээд насын тогтоогоод орчин үеийн шинжлэх ухаанд хөрвүүлээд ингээд ирэхлээрээ зэрэг ерөөсөө л эн чинь монголчууд юм биш үү? Ерөөсөө монгол юм байна штэ. Гэсэн л одоо ийм баталгаа нотлохоор ингээд явцдаг. За Хүнүүгийн өмнөх үеийн тэр юунууд гэж байгаа. Дөрвөлжин болчны соёл гэж байгаа юм. Яг хөө тэр чинь нэрлж мэдэхгүй шүү дээ. Одоо Хүнүүч гэж ийсэн юм уу, юу гэж ийсэн мэдэхгүй. Тэгэхдээ хэдэн мянган гараа байж байгаа тэр дөрвөлжин болчнуудыг ингээд юу яагаад ирэхлээр судлаад ингээд ирэхлээр хаал зүгрөө харуулж орсуулсан байна. Ямар зан үйлтэй байна. Ямар идэвлэг илэрч ийн гэхлээр зэрэг ерөөсөө монголчуудын хожуу үеийн хэв заншилтаа нэн ойр. Атом малыг хойлголдог. Тэр одоо жишээ нь зүүн зүгийг одоо тэр бүлэн одоо харж эрхэмлэж тавьдаг. Одоо ер нь юмыг бол дөрвөн хүлт байдлаар сэтгэдэг, дөрвөн зүгт байдлаар сэтгэдэг хэлбэр. За тэгээд бие махбодоор нь оршуулдаг. Одоо чинь хожим бол төргүүд чинь бол бие махбодоор нь оршуулахгүй шүү дээ. Дандаа чандралдаг. Тэгтэл ингээд энэ уламжлал нь одоо хүртэл одоо Монголд байж байдаг. Тэр дөрвөлжин булчны соёл маш их хэмжээгээр өргөжөөд маш их гүн рүү одоо хүчтэй болоод ингээд ирэхээр Хүнүүгийн булш болоо явцдаг. Нөгөө дөрвөлжин булчны л хувьсэл байна гэж ингэж үзэж байгаа. Гэдгээс ахуулаад ингээд олон юмнууд за Хүнүүг одоо хэн хожимын одоо залгамжлагч нь гэж зарлах вэ гэдг л одоо хүлээгдэжсэн. Тэгэл бид өөрсдөө зарлцсан байна. Тийм. Одоо Хүнүүгийн энэ агуу хүчтэй одоо улс яагаад мөхч үгийг нь мөхлийн талаар нэрэй гэж бодож байна. Одоо 5 шаниун самуурал гэж ярьдаг шүү дээ. Та одоо энийг нэг дэлгэрэнгүй яриад яагаад гинтл тэр угсаа гарлан төчөгдөөл өв залгамжлал байхгүй болол гинтл 5 шаниу гинт гарч ирээл хоорондоо суудлаа болоцолтол хагарал бутрал юмс явж. За ер нь бол яг хүн төрлөختний энэ бол ганцхан одоо монголчууд дотроо гэдэг юм уу Хүнүү өвгдээс дотроо ингээл хуваагдал ингээл явцсан байна. Эднэрлэн гэдэг юм байна гэж одоо ойлгож болохгүй. Ер нь дэлхийн энэ улс орнууд бүрэлдсэн ховссон төвгүүдийг аваад үзэхэд ямар нэг одоо жишээ нь нэгдмэл зохион байгуулалтад томоохон эзэнт гүрэн бий боллоо гэхэд түүний дотор хүнд болсон хойно зэрэгцээ эрх мэдэл, эд хөрөнгө, хүч чадлын өрсөлдөөн ямагт байдаг. Энийг нэгдмэл тогтолцоогоор барьж чадахгүй байгаа цагт л тэр бүхэн дандаа задраад олон хэсэг болж хуваагдаж байсан юм л одоо түүх. Тэгэхээр яг л энэ л одоо зарчмын ёсоор Хүнүүгийн хаан одоо жишээ нь хэнийг Модон шаниу хүүдээ өвлүүлсэн. Тэрнээс хойш одоо задрал буюу өрсөлдөөнүүд эхэлсэн. Тэгээд 5 шаниу гарч ирнэ гэдэг чи юу гэж вэ? 5 хаантай болж шít. 5 хэсэг болж гин гэсэн үг. Тэгэхээр энэ юу гэж яах вэ гэхээр нөгөөд нэгдсэн хяналт энэ байдлууд одоо
алдагдаж байна л гэсэн санаа. Ерөнхий эвэнтгэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Тэгэхээр энэ хүн төрлөختний одоо энэ түүх, домгийн ертөнцийг ингээд аваад үзэхэд нэг талаас орчин үеэр аваад үзэх юм бол маш их хүчирхийллийн ертөнц. Хэн хатуу гараар, хэн өндөр хяналтаар дээд зэргийн одоо жишээ нь айрмын зохион байгуулалт, нийгмийн байгууллын тодорхой хяналтаар л одоо жишээ нь нэгтгэж байж идэг. Модон шонийг үед яг л тийм байсан. Модон шоны бол өөрөө одоо яг ингээд үйл явдлыг харахад маш харгас хэрцгий гэмээр нөгөө талаас нэгдлийн төлөө бол тууштай дэмждэг одоо ийм хаан байсан гэмээр одоо ийм хаан харагдаад байгаа. Тэгэхээр модон шоны бол одоо хүчээр тэр улсыг бол ингэж нэгдмэл байдлаар одоо барьж ээжээ. Хүчирхэг айрмуудыг бий болгож Нангиадын одоо том улсуудыг одоо зохиж харилцан тэнцвэрж хин хэнийг хөлийн зөвшөөрүүлж ингэж явжээ. Дараагийн улсууд нь бол гарч ирэнгүүт ингээ бид дөрөв ингээ зурагдаачтайгаа ингээ сууж ийлэх дөрвөлээ модоны хөөхөд болохоор би ч хаан байх хэвээр би ч хаан байх хэвээр гэдэг асуудал байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ? Дээр нь бүгд одоо айрам, хүч, отог, эд хөрөнгөтэй. Тэгээд ингээд одоо улсуудыг одоо хуваагаад нэгдмэл огтлцоог одоо хянахад маш хэцүү том орон зай дотор оршдог. Энэ байдлууд бол тэдний хоорондын цусгаруулсан тулаан, урвалтууд одоо шилжилт хөдөлгөөнүүдээр одоо бий боловсоор байгаад ер нь бол Хүнүүгийн эзэнт гүрэн чинь нэг 150 жилийн дараагаар 10 өвөр буюу өмнөд Хүнүү, умард Хүнүү гэдээ одоо хоёр хуваагдсан. Умард Хүнүү нь бол бас л ах дүүсийн нэг жанжин одоо удирдах байсан. Тэр хүн болвол одоо хятадын одоо хань улс Нангиад улстай бол нэг бүл болоод одоо энэ өвөр Монголын одоо ордос энэ хатан мөрний энд суусан ийм байх. Тэгээд умард хүнийхэн бодлоо энэ дотроо төрөм хэлсэн одоо хоорондоо байлцсаар байгаад тэгээд одоо нэг хэсэг нь тасраад тэр аваарууд бишээ тэр Атилагийн хүнүү үгээд яваад нэг хэсэг нь тасраад одоо тэр одоогийн энэ Узбекистаны нутаг Афганистаны нутаг руу Эвталид буюу цагаан хүнүү гэж яваад за нэг хэсэг нь энд Сямбэ нарт зохиогдож уусаад Сямбэ ч өөрөө тийм их тусдаа дүнхүүгээд улс байгаад байсан юм биш бараг тал нь энд Хүнүүгийн л харьяат байсан. Тэгэхээр тэр Хүнүүгийн харьяатуудаа ингээд нэгтгэхэд ингээд тэрийгэ дагаж нэгдээд ингээд л явсан. Хүнүүгийн харьяанд бол тэр Жужаан нар бас байсан. За Жужаан нар бол бас л одоо тэнд ингээд орсон. Ингээл ерөөсөө энэ улс төр ингэж тасарч нийлэх салах энэ үйл явцын үр дүндэл одоо ингээд 5 жижиг улс болоод 5 улс хоорондоо хямралцсаар байгаад 2 том бүлэг болоод 2 том бүлэг нь хоорондоо байлцсаар байгаад тэгээ яг уу ер нь бол умард Хүнүүгээ яаж зогсон юм бэ гэхээр умард Хүнүүг бол Нангиад улсын одоо нэгдсэн айрам өмнөд Хүнүүгээр газарчлуулж тэдний айрамтай нээж энэ умард Хүнүүг олон удаа зогсон. За тэр нь бол 90 оны үе юм да. 89 он, 88, 89, 90 онд одоо олон удаа давталсан. Тэгээд энэ хятадын айрам тэр өмнөд Хүнүүтэй нээж одоо Алтай нуруунд одоо их гүнзгийрсэн давталгаанууд хийж ялээ. Хангаан нуруунд гүнзгийрсэн давталгаанууд хийж ялээ. Тэгээд одоо шийдвэрлэх тулаан нь 90 онд болсон. За 90 онд болсон тэр шийдвэрлэх тулааныг өмнөд Хүнүү хоёрын тулаан дээр нь одоо хань улсын хамгийн голлох одоо тэр тулаан бол одоо Монголын нутагт болсон. За тэрийг удаан хугацаанд одоо дэлхийн ертөнцийн өөрөөр ойлгодог нэг юм байгаа юм. Тэр орхны хүн дээр рүү орж ирж Хүнүүг одоо эзлээд тэгээ хангаан нурууг эзлээд орхны хүндийг эзлээд ингээд одоо Хүнүүг одоо умард Хүнүүг зохиж одоо бүрэн тараас юм а гэж ингэж яриад байдаг. Гэтэл 2001 онд одоо миний бие энэ Дундгов аймгийн Дэлгэр хангаас өмнө нутгаар явж хагаад хадан дээр нэг юм том бичээс олсон юм. За тэр бол их сонин одоо Монголын шинжлэх ухааны түүхэндийг сонин. Тэгээ би ч нэг сүрхий олж чадаад байгаа юм биш. Нутгийн малчид нэг хэдэн жилийн өмнө мэдчихэж. Гэхдээ энэ дээр нэг бичих шиг юм байгаад байх юм. Гэт намайг одоо би нэг аялын цаг нэвтрүүлэг хийгээд явж хахад та энийг нэг үзээч гэж. Тэгээд тэр Дэлгэр хангаа уулын өмнө талын баруун илгэний хадны бичээс гэдгийг олж ерөнхийдөө нэг өргөөшөө нэг метр орчим уртаашаа бол ерөнхийдөө 1 метр 50 орчим юм хадны илгэн дээр ингэж хадыг сайн засаж агаад тэгээд ханзаар төгчсөн баг. Тэгээд тэрийг одоо унших гэж манайхан чинь
Одоо энэ чулуун академич энтрээс ахуулаад маш олон улсууд Японуудыг авч ирсэн, өвөр Монгол хятадуудыг авч ирсэн, өөрсдөө унших гэж оролцсон. Ингээд дийлдэггүй. Тэгээд энэ чинь дийлэхгүй байсаар гадар чинь 2001 он 2016 он гардгийн. Тэгээд тэр бичгийг сүүлд нь 16 онд энэ Шинжааны Батчиргал гэж одоо энд их сургуулийн докторант байлаа. За тэгээд Баттулга доктор энэ төргээд баахан улсуудаа бид нэр дахиж стампэж буюу одоо тийм хэв мэв аваад Японууд унших гэж үзэж байгаа, хятадууд унших гэж үзэж байгаа, бид нар унших гэж үзэж байгаа. Тэгжээтэл энэ Вангуугийн түүхэнд ханшуу гэдэгт байдаг одоо умард хүнийг зохиход юу болсон гэдэг үйл явдлыг нэг төгчдсөн байхгүй хаттын төгч. Тэр бичгтээ бид нэр одоо тэр Янгран уул гэдгийг одоо эзлээд тэр Янгран уул одоо ямар гол гэдэг үл одоо онгийн голыг ийм голуудыг одоо эзлээд тэгээд одоо ийм гэрэл төгшөө сайхан бичээсэн гэж биелээ. Тэр бичээс маань энэ гээд одоо судартаа тавьчихгүй. Тэгсэн чинь тэр хадан дээр байж байгаа тэр 90 онд бичсэн ялалтын дуулал болсон тэр бичээс одоо надтай тэр 2001 онд би азар тэрийг одоо олж байгаа юм л олох юу ах одоо мэдээлж байна гэсэн үг. Өмнө нь яг малчид 1-2 жилийн өмнө үзчихсэн ямар учиртай юм гээд байсан. Тэгээд эн чинь 2001 онд тэр баруун элгэний бичээс гэдэг тэр Вангуугийн бичээс байна гэдг нь олдоод тэр ялалт байгуулсан газараа одоо тэр бичээсийг бичдэг учиртай. Тэгээд тэр нь болохоор зэрэг тэр хангаа нороор давталсан бичээс нь дэлгэр хангаа болов уу дунд говьд одоо олдож 90 оны бичээс буюу Монгол газарт байж байгаа хамгийн эртний бичээс олдсон тэр. За энэ дээр бол яг одоо тэр Батчиргал одоо Баттулга доктор бол голлож энийг одоо удирдах энэ ажлыг хийсэн. Тэгээд Батчиргал одоо докторант бол одоо Шинжааны докторант бол гол уншилтуудыг одоо хийсэн. За миний үе газар зүйн тодорхойлолтыг хийж бид гурван хамтарсан өгүүлэл 2016 онд гарсан. За тэгсэн чинь яг зэрэгцээд хятадын эрдэмтэд тэрийг уншсан болж бид нар төрүүлж уншсан гэж дэлхийд зарлаж олон улс болж Японууд бүр аль хэдийн бид нар мэдчихсэн наадах гэж уншсан энэ гэж ийм болж ирсэн. Тэгээ энэ 90 оны бичээс гэдэг бол Монгол газарт хамгийн эртний бичээс болж үлдсэн. Тэгэхээр энэ бол Дөшөн жанжин гэж хятадын хань улсын жанжин Монголын гүн рүү тэр өмнөд хөнөөтэй орж иж умард хөнөөг зогсон түүх. За тэр Дөшөн жанжины Алтан нуруу бас давталсан түүх нь бол баг хөл буюу одоо энэ хятадын Шинжаанд тэр бас гэрэл төвшөө олдсон. Ийм сонин түүхтэй. Тэгэхээр энэ хөнөөгийн тэр одоо 90 оны тэр умард хөнөө одоо мөххийн өмнөх хэрэг дээр их баримтууд ингэж олдлоо л доо. Тэгэхээр энэнд бол миний бие нэг чүүхэн түүх сонирхдаг хүн бас нэг ингэ тааралдаж бас нэг нэрээ авчуулж азтай явдал болж байгаа юм хэрэг. Хүний хэрэг бас одоо янз янзын гоё юм таарна шүү дээ. Тэгэхээр нэг ийм юм болсон. Тэгээд энд бол намайг тэр үйл явдалд одоо хамтарч оролцуулж ингэсэн одоо энэ чулуун академич байна, Баттулга доктор байж байна, манай тэр Батчиргал байж байна, бидний өгүүлэл археологийн сэтгүүл дээр хэвлэгцээ л дээ. Тэгээ одоо эд маргааны үед явж байгаа. Хятадууд бид нэр эхэлж уншсан, Японууд бид нэр мэдчихсэн, монголчууд бид нэр бол наадах уншчихсан гэдээ одоо ингэ явж байгаа. Тэгээд ингэ цаашаа болцсон. Нөгөө дэлхийн түүхийг аль хэдийн орхон хангаа нуруу хоёрыг тэр Янгран уул гэдэг бол юу юм хангаа нуруу юм гэж үзчихсэн дэлхийн түүх ачимдаа өөрчлөгдөн. Тэр бол хангаа нуруунд хүрээгүй ялалт нь 300 гаруй км-ийн тэгээд говийн тэтэд зогссон юм байна энэ гэдэг юм аймдаа бол бий болоод ингээ явна. Түүх ингэж л одоо бүтэж ингэж л одоо баримтаар нотлогдож ингэж явдаг. Тэгэхээр хөнөөгийн тухай бид нар ярьж байгаагийн хөнөөгийн мөхлийн тухай ярьж байгаа тэр мөхлийн бичээс буюу тэр уналтын бичээсийг бол одоо таарлцсан хүн. Одоо энд ингэ сууж байгаа. Зүгээр сая гинт таширмаар ингээд ярьчлаа. Ийм явдал байна. За нэвтрүүлгийн цаг ерөөхдөө болсон юм байна. Таны авчирсан номтой танилцуулаа. Та номоо танилцуулаа. За би энэ дээр юу гэж яах вөхөр зэрэг одоо эн чинь 2017 онд их сургууль Монголын эртний түүхийн 5 бот гэж гаргасан. Тэгэхээр Монгол бол эртний түүхээр энэ бот номоор одоо хэмжээнд бичиж байгаагүй өмнө. Ягаад гэвэл нэг номын дотор л нэг хөнөөгийн хэсэг гэдэг нэг хэд хуудас байдаг байсан. Тэгэхээр хөнөөгийн түүх ямар баялаг судлагдаж ямар одоо том хэмжээнд дангаараа бот болох хэмжээнд орж ирж байгаа үе нь энэ сүүлийн 30 жил юм. Ялангуяа манай энэ археологчид одоо энэ одоогийн археологчид энэ Монголын археологчид би атаархдаг.
ийм их одоо олон онгон олдурууд дээр ийм их том нээлтүүдийн дунд өстой самгардаж тэгээд өстой инж нэгийг очмаар инж нэгийг ээжмаар ийм олон юм дотор одоо аж төрж байгаа хамгийн азтай хамгийн их нээлтүүдийг хийж байгаа улсууд бол манай археологчд. Эдгээр одоо яг эд байж байгаа археологчд бол бүгдээрээ гайхалтай. Энэ залуучууд маань ийм их одон археологийн олдрууд бий болж дэлхийн өнцөг улмаас сурвалжуудын мэдээлүүд нээгдэж ингэж явсны одоо түүчээ болвол нэг ийм батууд гарсан юм. Тэ одоо 10 жил болж байна. Одоо нэг 10 жилийн дараа гэхэд энэ дахиад сайжрах байх. За энэ Бат сайхан археологийн доктор Дэлгэр Жаргал за энэ Батсүрэн нарын бичсэн Хүнүү гэж тусгайлан одоо гарсан эртний ботны энэ байж. Тэгээ энэ бол одоо бид нар зүгээр нэг ингээд тоомлоод илээ ингээд ярьж байгаа болохоос биш. Энэ дотор энэ наривчилсан хэсгүүд зөндөө бий. Энэ ном 17 онд гарснаас хойш Хүнүүгийн талаарх судалгаанууд бүрийнхээ илүү ахицсан. Одоо 10 жилийн дараа гэхэд бүр одоо энэ номнууд сайжирна. Тэгэхээр энэ номыг яагаад одоо энэ үзэгчдэд хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг Хүнийгүн төвхөр дан одоо хэмжээний том одоо ийм ботвотоор гарах одоо судалгаанууд одоо гарч эхэлсэн. Энэ бол их азтай явдлаа. Одоо манай Монголын одоо жишээ нь ингээд Сямби Жужаан гэхэд л ингээд дандангаар одоо тэр их сургуулийн гаргасан одоо эртний төвхийн ботвот гэж. Тэгэхээр одоо энэ чинь нөгөөх ерөнхийлөгчөөс нэг Монгол улсын төвхийг 30 ботвор бичнэ гэж зарлиг марлаг гаргаад байгаа юм чи тэр юу гэхээр Монгол зүгээр эртний төвхөөрийг гэхэд л ингээд дангаар 5 бот энээс ч илүү бичигдэх одоо ийм хэмжээний одоо судалгаа маш хурдтай өсөж байгаа тийм үе шүү. Бид бол яг түүхэн судалгаа шинжилгээний цэцгэлэлтийн үе дээрээ явж байгаа. Яг дэлхийн ертөнц рүү энийг шинэ эргэлтэнд оруулах юм процесст явж байгаа. Дэлхийг судалдаг, Монголыг судалдаг олон хүмүүс монголчуудын энэ их ололтуудыг анхааралтай ажиглаж, анхааралтай авч хэрэглэж тэгээ Монголын эрдэмтдийн санаа бодлыг яг тэнд ашигладаг, дагдаг, маргадаг. Мөн одоо энэ байдлыг одоо жишээ нь хүлээн зөвшөөрдөг юм болж байгаа үе юм шүү. Тийм учраас түүхээ ярих хамгийн зохистой үе бол энэ цаг үе юм. Энээс өмнө 30 жилийн өмнө бол нөгөө үд сурталын түүх буюу коммунизмын түүх байлаа. За тэр чинь 20 дугаар зуунд анх одоо түүхийнхээ ерөнхий ноён нурууг хэдийгээр үд сурталтаж гэсэн гаргаад авсан. Одоо бол жинкнээсээ орчин үеийн шинжлэх ухаантай ослуулад дэлхийн эдэмтдээ нийлж хэлэлцээд түүхийг бүтээдэг тийм үе. Үр дүнгууд нэм одоо сайхан гарч ирж байгаа. Ийм байна. Тэгээд одоо энэ манай бас сайхан Дэлгэр Жаргалын тэр одоо хийсэн энэ ботыг бол та бүхэн одоо болдгсон бол энэ 5 ботыг ингээд олоод авчихад энээс цааш энэ түүх улам зузаараад улам нарийн болно. Гэхдээ Хүнүүгээр дангаараа одоо жишээ нь бие даасан бот түүхүүд одоо бичигдэж эхэлсэн цаг үеийн дурсгал бол энэ номод болж байгаа шүү. Тэгээд энийг зориуд одоо харуулах гэж ингэж ирсэн. За тэгээ Хүнүү яаж Монголтой холбогддгийг яадгийг бид нар яагаад ингээ адилхан байдгийг гэхээр бид нар оршуулгын болоод одоо иргэншлийн соёл ол мөрүүдээс гадна одоо мэдрэмж баримтууд зөндөө байна. 20 дугаар зууны ихэнх үед одоо Хүнүү сөнөөгөөс хөгшил үгдэм нутаг энэ төр гэл насагд орж одоо бичиж байна штэ. Тэгэхээр энэ ч одоо гайхалтай мэдрэмжтэй онцгой хүн тухайн үеийн мэдээллийг л хэлж байгаа хэрэг. Тэгэхээр насагд орж л одоо сууд хүн байж л да одоо Elon Musk Марс руу одоо нисээд Марс руу нисч болно, ангараг руу ниснэ гэж яхад мань нөхөр чинь 100 жилийн өмнө Эрдэнэт Марс одоо Женеве дээр ямар хүн Эрдэнэ оршин метргээ бичээд байсан байна шүү дээ. Тэгэхээр энэ зөнч онцгой хэмжээний одоо жишээ нь яруу найрагчийн тэр төсөөлөл бол бидний мянган жил явж ирсэн төсөөллийн нэг. Чингис хаан Чанчин бомб буюу дорн дахны их мэрэгэн бомбын осны одоо Чанчин бомбыг урихдаа одоо тухайн үеийн дорн дахин Азийн хамгийн мэрэгэн хүнийг л өөр дээр авчирч нам аялах гэж шүү дээ. Одоо бас одоо юм мэдж авах гэж. Ингэж одоо тэр ертөнцийн мөнгө хүсийн тухай гайхалтай одоо зүйлийг одоо хэлцэх тэр үйл явцад Чингис хаан Чанчин бомб руу цагт лөвчгтэй бичиж байгаа шүү дээ. Манай Шаниугийн үеэс хойш ийм том эзэнт гүрэм бий болж байгаагүй. Тэрийг би байгуулчлаа. Тэгэхээр та ертөнцийг ингэж төвшөж байгаа энэ их ерөөсийн хүчний өмнө ирж надтай уулзсан. Тэгвэл зэрэг Чингис хаан хүртэл Эрт Шаниугийн буюу өөрөөсөө мянган жилийн дэртэх Чингис Хүнүү гүрнийг өөрийн удам угсаа гэж үзэж ирсэн байх нь шүү дээ.
тэр мэдээлэл байсан биш. Тийм ээ. Гэд ингээд үзэхдээ зэрэг энэ хүмүүгийн эзэнт хүрэн түүнийг өвлөгч залгамжлагч гэж хэлэх эрх бидэнд мах цусны болоод олдвор баримтын шинжээсээ гадна бидний мэдрэмж, домог, итгэл үнэмшилд бас байдаг байна. Нэг. Хоёрдугаар энэ яг тэр хүмүүгийн эзэнт хүрний хэмжээ дамжаан дээр л бид нэр оршиж байгаа. Монгол үндэстний дархаз. Тэгээд эхнээсээ одоо хүмүүгийн эзэнт хүрэн бол энэ 100 хойд Азийн улс орны форматыг тогтоосон гэж би бодоод байгаа. Өөрөөр хэлбэл ерөөсөө л Лиадон буюу одоо юуны 100 хойд Азийн Манжуурын одоо хянганы нурууны шар мөрнөөс 99 мөрөн хүртэл хооронд дараагийн эзэнт гүрэн буюу бүх гол мөхөлгүүдийн дэлхийд дандаа л энэ дээр тэгээд ээлжлээд ингээ барьж исэн ийм түүх юм аа л гэж ингэж бодож байгаа. За баярлалаа. Энэ дугаарт бид Хүнүгүрэн болон Шаниугийн талаар ярилцлаа. Бидний урилгыг хүлээж авсан Бадам Самбуу ахтай баярлалаа. Бид дараагийн дугаарт сайн бий болон Жужааны талаар ярилцах болно. Ерөнхий ивент тэтгэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна.